Зөөрэ мэдшүү манайх энэ нэрээ ястаа бай нийгэм нэрээ дэндүү харгас дэндүү аимшигтай болж шүү үнэхээр нэрээ ямар муухай балиар бузар хэцдаанууд вэ. Одоо тэр 70 бус 40 бус ягалын тэр ингээд ууган баатаргийн дүүхүү пост тавьсан харлаа. С жиг юм аа нэрээ. Шуун папкад дүнэ хаана байдаг гэнэ нэг иргэн эцэг юм биш үү. 7-оос 8-аас 10 настай хоёр охиноо бэлгийн хүчирхийлэл буюу янз бүр болоод ингээд яасан ч гэнэ бүр хүн ярихын сонсохын эрх арга байхгүйгээр ийм заван гаж тонтон пестанууд бидний донд амьдарч байна. Энэ одоо мөрдөн байж газар байцуулж байгаа тэр Ууганбаатар пост тавьсан байна. Одоо бид нар шахах юм уу тэмцэх юм одоо яах юм? Энэ муусаа гаж тонтон алуурчингууд одоо иргэдийн амь насыг авч явж байгаа хүчирхийлэгч нар энэ Монгол улсын эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа энэ нэг ярлаа цаазын ялыг одоо сэргээхгүй л энэ Монгол улс үнэхээр нэрээ айц хүс тавтаа дууслаа ч яахан дүүсэ нэрээ. Ямар балиар пицтааваад эцэг нээжиж ямар сэжийн пицтааваад нэрээ. Тэр 8-аас 10 насны хоёр хүүхдээ бичлэг хийгээд янз янзын бэлгийхэд оруулдаг яаж яасан ч гэнэ пицтан амар бичлэг тавьсан биш нэрээ юу пост тавьсан биш нуугнаад өөхөө нэрээ. Одоо яах юм бэ манайх одоо жагсаж тэмцэх юм уу бид нар одоо яах юм нэрээ. Ийм одоо ийм аимшигын заван балиар ийм гаж тонтон алуурчингууд араараасаа хөлдрөөл гарч ийн. Пицта хуу шүүхийн гарсан тэр шүүхийн шийдвэр гарсан шийдвэр мэдрэг хараа огөөц тусмаар пицта даалгаадыг нэрээ хэр сэтэрч штэ нэрээ. Одоо Монгол улсад цаазын ялууд мөн хэрэгтэй юм байна. Энэ өнөө энэ ийм нийгэм дэндүү харгас болсон амьд явах ямар ч баталгаа байхгүй бага насны хүүхдийг одоо бэлгийн хүчирхийлэлд төвтүүлэх одоо хүүхдийн эрхийг ямар ч хамгаалдаг байгууллага алга үнэхээр ихрээ сэтэрж штэ үнэхээр. Одоо тэр мөрдөн байцаалтын шатанд явж гад гэж байна. Дууган баяр дүүхүү тавьсан байна. Амар байгаа зү. Онгой хайсмаас нь оролдоггүйгээ тэгээд хэрэг мэрэг яах гээд яваад энэ чинь яасан хуцтыг бэ нэр ямар могоо зоон пицтаа бай нэрээ. Балиар хар пицтаа бай нэрээ. Нэрээ пицтаа нэр энэ Монгол улс одоо яатсан улсад юм бэ одоо хүчирхийллийн улс болсон юм ааш юм бэ пицтаа. Энэ тэтгэн уусаа гаж тонтонгууд пицтаа бага насны охтуудыг хүчирхийлээд амь насны хөнөөс хэрэг 24 25 26-нд араасаа хөврөөл гарсан штэ. Шархан анидаггүй байтал ингээд янз янзын гаж тонтонгуудын эхнэр нь санаандгүйж усан дээр бэлгэрээ зүтсэн чи бичлэг нь байгаа. Тэгээд хууль төслийн байгуулалт хандсан одоо энэ хэрэг мөрдөн байж газар шалгаж байгаа. Энэ мөнийг одоо мөрдөн байж газар ил болох хэрэгтэй. Энэ хулгайчуудыг одоо ёстой 20 30 50 жилийн яадаг тийм яадгийг. Чи ялын бодлогоор нь дарсан зогсоохгүй л энэ төрлийн гэмтрэг чинь бүр хинээс хэтэрдэн шүү дээ. Одоо охин хүүхдүүд одоо яах вэ? Ийм заван гаж юм адгуус ийм заван балиар пицтаанууд бидний дунд амьдарч байгаа гэж боддоо та нар нэрээ. Ста заван пицта ямаа нэрээ үнэхээр нэрээ балиар пицта ямаа нэрээ ямар сэжиг юм бэ яас нэрээ. Янз янзын гаж заван бэлгийн дөрөслөө яатсан жимтэй заван хил амаамаа өргөө долоож молоос юм яас заван пицта тэгээ бичлэгээ авч уцсан дээр ийгээд авцсан үсгийг эхлэн үтсэн гэж байгаа юм аим шимаар гаж томтон пицта бай нэрээ. Пицта тийм заван балиар хэрэггээд уусуудаа нэрийгүүлд нэмэлт төсөд цаазын ялгадаа сэргээлтэй одоо бага насны хүүхдийг хүчиндэж амь насыг хөнөөх онц цэцгээр хүний амь насыг хөнөөх тийм үү зохион байгуулалтаар хүний амь насыг хөнөөх энэ онц нослоо хэрэгүүдтэй бол цаазын ялгадаа мөнөөс мөн хэрэгтэй байж та Монгол улс чи бид нар чинь нийгэм өдөр эргэх тусмал дэндүү харгас болж штэ үнэхээр нэрээ. Энэ гаж тонтон ийм балиар пицтаануудыг одоо дэлхийгээс зайлаасаа пицтаанууд одоо мөдөн байж байгаа гадуун дээр энэ хэрэг шалгаж байна гэдэг ууган баяр дүү 70 төрлийн болгын тэргүүн дүүхүү нэрээ. Энэ дүүхүү шиг яг үнний төлөө дуу хоолой болоод ингээд постло тавьдаг хүн бол байхгүй бах зоригтойгоор. Бид мэдчихгүй. Бид чи яаж мэдгүй дээ энэ эргүүцгээгээл тэгээд дор эргүүтэд би энэ захин мөрөдөд байгаа домыг батлахаар 300 гаруй орон тэмцсэн хууль нь хэрэгжихгүй нэгээд ингээд онц тослоо гэмт хэрэгтэн онц тослоо бүлгэллийн удгаачдыг нэрсээр нь зарлаад ингээд шүгэл үлээгээд лайвдаад пост оруулаад явж гин. Энэ хинээс хитэрж штэ энэ аимшигын заван пицта энэ бузар хулгайчдыг одоо ерөөсөө эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад 12-ийн 1 2 3 4 дэх зүйл заалтан дээр нэг яралт эрүүгийн ялын бодгийн төгс шангалта хэцтаа нэрээ. Би Монгол улсын иргэн чухнагийн хүрсгэ. Танд би удаа дараа олдог хандаж хэлж гэн. Та бидний аав. Та Монгол улсын бэлэг тэмдэг энэ ард түмний чинь дарамжлаад байгаа энэ гаж тонтонгуудад эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад цаазын ял гэдэг юм сэргээгээд өгөөч. Энээр хинээс хэтрэлдэн штэ нэрээ.
Одоо л бид ирээдүйн болсон бяцхан зүрхүүдээ энэ сайхан октоудаа хамгаалахгүй бол эд гаж донтон балиар хулгайчдын хүслийг хангахч удаад үлдлээ шүү дээ энэ пицта. Одоо мөрдөн байж байгаа гадмад хэрэг нь явж гэнэ гэж байна. Энэ миний үн тийзэр нь олон нийтэд мэдээлэл өгөөрэй пицта. Ямар муухай балиар бозор пицта ба заван муу пицта ба нэрээ. Үнэн балиар пицта юм аа нэрээ. Гаж донтон пицтанууд нэрээ. Өдрөөс өдөрт нийгэм дэндүү харгислаад байгаа байхгүй аимшигтай. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаа. Тэр өдөө орон нутгийн мутгаар яваад энэ тэнд ингээд оноо моноо үнэлгээ энэ сай дарга нарын үнэлгээ гэж ярьж байсаас эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад энэ гаж донтон хулгайчуудаа ялын дээд бодлогыг бүр хамгийн мундаг том бодлогыг ялыг өгөөч. Одоо юуг ингээ хүлээгээд юу ингээ хаврын чуулган молон хүлээгээд идэг юм бэ? Одоо улсын хурлын гишүүд та нар дуугараа 126 гишүүд малдраа та нар дуугараа. Та нар эрэг үйлдэ нэмэлт өөрчлөлт талаар дугуур заяо. Энэ альсан намын энэ сөрөг хүчиг гэсэн хэдэн мадлар өгсөн ажлын гэргээ мэргээгээд хуцаад яв. Тэр чинь бидэнд ямар хамаатай. Тэр чинь та нар сонгуулийн бодлого биз та. Энэ нэр хэрэг шитэрж шүү нэр аимшигтай юм тэр гарсан биш бас. Хүй ямар заван балиар пицта гэхэр ийм байт юм бэ? Заван пицта баяас. Сэжгийн пицта ба алаа ичмэр пицта байж нэрээ. Сэжиг цаашаа пицта байж нэрээ. Өөргөө гаргасан дээр бичлэг хийгээд зэрэг ихнэр үзээд хууль ёсны байгуулд мэдээж өгсөн гэж штэ. Ямар заван балиар пицта бай нэрээ. Пицта шиг талар бай яас нэрээ. Ийм гаж донтон адуурчтай одоо цаазын ялыг өгөөч. Энэ Монголын шүүх, Монголын хууль одоо нэг яралтай Монгол улсын хэрэглэгч хүсэх та энэ олон улсын гэрээ конвенцт одоо энэ нэгдсэн улсын байгууллагад хандаж энэ цаазын ялаас ялгүй орноос нэрээ таталтаа. Ста юм аа нэрээ. Ийм аимшиг заван ийм аимшиг хэм тэрэг араасаа гараад хахад ингээл таг байгаад их эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах заавал хаврын чуулган хүлээг ямар хэрэгтэй. Хаврын чуулган хүлээх хэрэггүй шүү дээ. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя. Шахаж шаард юм манайхаа. Одоо болохгүй эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт болохгүй жагсыг тэмцээ одоо. Өөр яах вэ? Эцтэй юм аа нэрээ. Ямар муухай балиар писта бай тэр чи эцэг гисэн мөртлөө писта. Ямар муухай заван гаж хар пистанууд бай нэрээ. Тэр талдас төрийн байгууллага Уганбаатарын фэйсбүүк рүү ороод хараарай пост явж илээ. Бүр огөөц тусаа чимээгүй байж чадахгүй. Ста нэрээ. Энэ эрүүгийн хуульд өөрчлөлт одоо цаазын ялыг нэг ялтаа сэргэлдээ. Энэ бага насны хүүхдийн хүчинт бага насны хүүхдийн доромжлагч бага насны хүүхдийн бэлгийн дарамтанд оруулдаг энэ гажийн хулгайчуудыг бол ялын дээд хэмжээд өгч явах ёстой шүү дээ. Нэг хүний ирэх ярьцгаас уусаад хэлцээ ямар юмны хүний ирэх гэдэг хүүхдийн ирэх өчлөөд наачаа. Энэ гаж донтой хулгайчууд ээ. Завар балиар пицтанууд бай нэрээ. Яах вэ нэрээ пицта нэрээ. Үнэн балиар юм аа нэрээ пицта. Одоо хэлэх чадвартай үг алга нэрээ үнхээр. Одоо мөрдөн байж байгаа байгууллага хууль ёсны байгууллага одоо мэдээлэл өгөө тэр нөхрийн хэрэг ямар шатандаа явж байгаа пицта. Боцрын хулгайч. Ста юм аа нэрээ. Үнэн боцор цааш нэрээ. Ста шиг. Ячаатын камер яа доош нь харуулдаг үлээ манайхаа. Ста тэрийг харуул сурах юмсан. Тэр фэйсбүүктэй тийм пост явж байна ста. Хараа сэжиг хүрлээ. Ямар заван балиар писта бай. Бэлгийн гаж донтон пистануудыг нэрээ. Аимшиг балиар муухай заван гаж донтон писта байшаа заван писта төсөө хүүхдүүдээ писта бай яас нэрээ. Төрсөн юм уу ажил дагуур байсан юм уу писта заван балиар писта бай нэрээ. Лалар писта бай нэрээ. Чирхийллийн эсрэг ингээд тэмцэхгүй бол ингээд чимээгүй байгаад байгаа бол ингээд энэ улсыг орж ийн энэ залуучууд хүүхдүүд чинь давбараад ингээд пицта хүчирхийлчийн гарт ингээд өртөд нь штэ. Хууль ёсны байгууллагын хил болгоод яриараа. Мэдээлэл өгөөрэй. Тэр эрүүгийн гэмтэрдэнд асар өндөр яад өгөх ёстой шүү. Заяа 20 30 жилийн яад өгөх ёстой шүү. Ийм уусаа гаж томтой хулгайчдад заяа. Энийг одоо ардхан бид шахаж одоо болохгүй талбай дээр гарч ягсан. Пицта нэр огүйц тусмаар ямаа.
Тэгээ талд бас төрийн бус байгаад нэргүй Хууган Баяр гэдэг үний хоёр ороод харахаарай. Хараа аим шиг пост байгаа. Шууд зөрөг өвдөө дарал хөдлөл явж гин үнэхээр. Ста ямаа нэрээ. Ядчаатны энэ хаяг нь болоод 42 мянга хүрсэн мөртөө ямар танталт байхгүй ста. Дан репорт болоог гэдэг төмөө олонд хүрч чадахгүй. Би хөдөл мэдээлэл авсан бол би одоо эрүүг хариуцах хүлээг бэлэн байна заяа. Тэр Хууган Баяр гэдэг залуугийн Даатас төрийн бус байгаад нэргүй Хууган Баяр гэдэг хүний пост пэйж аяг ороод тань харцгаагаараа заяа. Овгүйцсэн байлаар сэжиг болгаач чадмын. За ийм байж цааш ширдэд өгөөрэй биз та.